Аз номхон талаа орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалт Япон улсын Токио хотноо 5 дугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол улсын төлөөлөгчид Япон улсын дотоод хэрэг харилцаа холбооны сайд Мураками Сейчинро Аз номхон талаа орнуудын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанорын нартай уулзаж, ийм Монголыг экспортлох ололтын амжилтыг нь Аз номхон талаа орнуудад хуваалцах, Монгол улсад хиймэл оюун суурилсан кибер аюулгүй байдлын олон улсын төв байгуулах, олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үүргийн сангийн механизмыг шинжлэх зэрэг 2 болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол улс анх удаага кибер аюулгүй байдлаа олон улсын мэргэжлийн байгууллагаар үнэлүүллээ. Тухайлбал Оксфорд их сургуулийн кибер аюулгүй байдлын чадахын төвийн эрдэмтдийн хийсэн Монгол улсын кибер аюулгүй байдлын чадахын үнэлгээг олон нийтэд нээлттэй байршууллаа. Энэхүү судалгаа нь манай улсын цахим аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлж, ирээдүйн стратеги бодлого шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. Оксфорд их сургуулийн эрдэмтэд 2024 оны 10 дугаар сард Монгол улсад хүрэлцэн ирж, тус судалгааг хийж 2025 оны 2 дугаар сард судалгааны үр дүнгээ танилцуулсан юм а. Монгол улс кибер аюулгүй байдлын чадахын үнэлгээг Оксфорд их сургуулийн эрдэмтдээр хэлгсэн 94 дахь улс болж байна. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам болон Япон улсын олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллага хамтран 2026-аас 2028 онд мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төслийг мэдээллийн технологийн үндэсний парк хэрэгжүүлэх юм. Энэхүү төсөл нь Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын доктортой өсөлтийг хангахад чиглэнэ. Манай улсын иргэдийн цахим ур чадвар 43.8% үнэлэгдсэн нь энэ чиглэлд бид ихээхэн анхаарах шаардлагатай гэлтгэж байна. Иймд цахим хөгжил инновац харилцаа холбооны яам нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хүүхдийн сантай хамтран төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх төслийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн үр дүнд хурдан явуулын нэгж болон цахим сургалтын төвүүдээр дамжуулан 5,000 гаруй иргэнд Mongolia платформын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг хүргэж 3,200 гаруй иргэн төрийн албан хаагч нарын цахим ур чадварыг дээшлүүллээ. Түүнчлэн орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан уул аймагт хурдан явуулын нэгж болон цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймагуудад хэрэгжүүлж болох үед сайн жишгийг тогтоосон юм а. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр Nestle бизнес инновацийн газартай хамтран өсвөр үеийнхэнд зориулсан цахим аюулгүй байдлын сургалтыг энэ 7 хоногт орлоо. Сургалтанд сонгон архин дүүргийн 16-аас 18 насны ахлах ангийн нийт 40 гаруй сурагчид хамрагдсан байна. За энэхүү сургалтаар цахим орчин дахь эрсдлийг илүү сайн ойлгож, сүрэг зан үйл заллин зэрэг зүйлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой болсон юм а. Түүнчлэн цахим хэрэгслүүдийг хариуцлагатай, аюулгүй ашиглах хандлагад суралцаж, цахим орчин соёлтой үлгэр жишээ хэрэглэгч хэрхэн болох талаар ойлголтыг сурагчид авсан юм а.